За өглөө ч юм уу өдөр ч юм уу орой минь хүргэе. За та нартай дараагийн бичлэгийн хүргэе. Энэ бол шивээс байгаа. За хэрвээ та Америкт ирэхээр төлөвлөж байгаа болон одоо яг ирчихсэн байгаа. Тэгээ шивээс хийдэг байх юм бол надтай холбогдоорой. Би бол ажлын байр буюу ажилчинтай тэ зуулчлаад өгч болно. Одоо миний мэддэг зуулчдаг хүн болохоор яадаг вэ гэхээр одоо чамайг лайсенстай болгоод төгсгөөд дээрэс нь машин одоо будаг одоо хэрэглэдэг бүх юмнуудыг өгдөг. Тэгээ сургуулаа төгснөхийн дараа яадаг вэ гэхээр нөгөө яг ажлын байран дээр гарцсан байлаа гэхэд одоо чиний будаг аливаа нэг юм чинь дуслаа гэхэд төгсөн сургууль дээр очиод тэр хангамжийг бас аваад байх боломжтой. Одоо сургуулийн төгссөн учраас хямдхуунаар авдаг ч юм уу те. За тэгээ шивээсийн давуу талыг хэлж өгье. Маникюр, сормос суулгахаас хамаагүй үнэтэй байдаг. Шивээс чи одоо хөмсг гэхэд л $300, контор ч гэхэд бараг $600 ч байдаг лээ. Тэгээл уруул бүтэн ингээд хагас зөвхөн хүрээлэх нь $300 ч юм уу. Бүтэн бол $300-400 гэдэг ингээд явцдаг. Дээрээс нь одоо Монголд болохоор шивээс хийж байгаа хүмүүс чинь ингээд нөгөө 7 хоногийн дараа та давтандаа 3 жилөө 7 хоногийн дараа та давтандаа ирээд ороорой гэж тэгдэг штэ тий. Тэгэхээр тэр нь яг хөөр арилахгүй айгу удаан явдаг тий. Америктайгаа хүмүүс хизэж тэгдэггүй. Нэг удаа шивээсээ хийлгээл болчдөг. Тэгэд шивээсээ хийлгэнгүүтээ ингээд юу яд юм шиг аа жоохон уйдд юм уу яадгийн ингээд 6 сар болоод тэр нь бүдгэрээд ингээд бараг алга болчихдаг. Тэгэхээр нөгөө чи дахиад ирээд хийлэгдэг байхгүй. Тэгэхээр шивээс бол өөрөө амар тийм ашигтай бизнес. Өөрөө ингээд үнэтэй хэрнээ ингээд 6 сар тутамд нөгөө чи ирээд шүү дээ. Тэгтээ 6 сар тутамд сар болгон чам дээр ирж болно. Яавах гэхээр одоо хөмсгөө, нүдээс, сормосоо уруулаар шивүүлцчихэд дээрэс нь одоо гарын шивээс агих модонд орсон. Гарын дээрээ одоо ингээд жижигэн цэг ч юм уу, зүрх ч юм уу одоо ингээд бүгжний оронд агих шивээс хийдэг болсон. Тэгээд ингээ гаран дээрээ энэ хажуу дээрээ ч юм уу тийм энэ мэн дээрээ жижигэн зүрх мөрх энэ мэндээ жижигэн зүрх мөрх одоо юу байдгийг жижигэн шувуу ч юм уу юу ч байдгийг те одоо хөхний энэ завсар мавсар ингээл жижигэн хөрх юм цэгэн юм мэдрэмжтэй тийм шивээс үүрэг аюу хийдэг. Тэгэхээр энэ бол аюу тийм эрэлттэй аюу тийм ашигтай бизнес байдаг. Хэрвээ Америкт ирэхээр төлөвлөж байгаа ч өөрөө жоохон зоригтой бол Монгод бас гоё шивээсний сургалт төгсөөрөө те Монгол хүмүүс чинь бас аюу тийм жоохон орос школтой тийм амар шахуулаад бүр ингээ нийлэн болгодог шүү дээ те тэгээд юм аюу сайн сурдаг. Америкт ирэхээр аюу тийм уян зөөлнөөр те аюу гоё арга техник нь зөв хөнгөн органик материал дээр суралцдаг. Тэгэхээр Орос Монголыг ингэж хэлсэн юмнууд чинь чамд өөрчлөл хэрэгтэй. Сурсан болгоо нөгөө чамд л хэрэгтэй гэдэг ээж аваа хэлээд идэг үг бүр яг үнэн. Тэгэхээр хэрвээ чи Америкт ирэхээр төлөвлөж байгаа тий шивээс хийдэг бол энэ чиний давуу тал болно шүү. Тэгэхээр Америкт ирээд шивээсээр одоо сурах байгаа ч юм уу шивээс ч мэрэгчлээ энэ шивээс хиймээр ахын бол надтай холбогдоорой. Би сургалтаа нь холбогдож өгч болж байна. Бас ажлын байраар хангаж өгч болж байна. Тэр бүх хүмүүстэй холбож өгч болж байна. За тэгээд амжилт.